Мэдээллийн технологи гэж юу вэ? Мэдээллийн технологийн инженер гэдэг нь програм хангамж болон компьютерийн системийн цаана ажилладаг томоохон дэд бүтцүүдийг ойлгож, хиймэл оюун болон их хөгжлийн шийдлүүдийг хэрхэн оновчтойгоор хэрэгжүүлэхийг зохион байгуулах мэргэжилт юм. Та ямар мэргэжилтэн болох вэ? Мэдээллийн технологийн инженерүүд нь байгууллага, улс, эсвэл бизнесийн зорилгод нийцсэн програм хангамж, техник хангамжийн шийдлийг сонгож нэгтгэн ажилуулах, тооцооллын технологийг хөгжүүлж, удирдан зохион байгуулах. Товчоор бол тэд байгууллагад улсын хэмжээнд эсвэл бизнест хамгийн оновчтой мэдээллийн технологийн цогц тооцооллын системийг бүхэлдэн зохиодог мэдээллийн технологийн архитекторууд юм. Ямар систем ашиглах, ямар төхөөрөмж хамгийн оновчтой, их хөгжлийг яаж хадгалах, мэдээллийг хэрхэн дамжуулах, хиймэл оюуны үйлчилгээг яаж нэвтрүүлэх гээд байгууллагын удирдлагын шийдвэр гаргах түвшинд голлон нөлөөлж ажилладаг. Тэгээд цаашдаа CIO, CTO болдог. Ийм мэргэжилтэн болмоор байвал та Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологи бакалаврын хөтөлбөрт суралцаарай. Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологийн хөтөлбөр. Мэдээлэл технологийн хөтөлбөр нь 2017 онд олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Европын EQANIE болон ASIIN байгууллагууд информатикийн боловсролын шалгуурыг хангасан болохыг гэрчилсэн. Бусад хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ? Компьютерийн дотоод зохион байгуулалт, IoT буюу Internet of Things, компьютерийн сүлжээ, систем удирдлага, зохицуулалтаас програм хангамж, веб аппликейшн, машин сургалт, хиймэл оюуны хөгжүүлэлт хүртэл цаашлаад системийн нэгтгэл, архитектор, хүн компьютерийн харилцаа, кибер аюулгүй байдал гээд бусад хөтөлбөрийн онцлог гол хичээлүүдийг бүгдийг хамарч үздэг. Ингээд л бүх талын мэдлэг эзэмшиж, компьютер тооцооллын ямар ч технологиг хооронд нь холбож нэгтгэх, системийг бүгэлдэн зохион бүтээх чадвараараа ялгардаг. Ажлын байр төгсөөд ямар ажил хийх вэ? Мэдээлэл технологийн хөтөлбөрөөр суралцж төгсөөд системийн архитектор, програм хангамж хөгжүүлэгч, системийн админ, cloud инженер, DevOps инженер, ML DevOps инженер, өгөгдлийн инженер, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн гээд орчин үед эрэлттэй ажлын байранд ажиллах боломжтой. Системийн шийдэл боловсруулах, системийг зохион байгуулж удирдах нь үнэхээр сонирхолтой, бас сорилттой ажил байдаг шүү.